Сайн байцгаана уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхөө гэдэг. Би Европ сертификаттай хүний энергийн биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. Тэгээд миний энэ хөтлийн явуулдаг төгс амьдрал пэйж болон сувгийг маань та хараахан subscribe, лайкын дараагүй байгаа бол яг одоо хийхийг санал болгож байна. Бас notification bell дээр нь дараарай. Хонхныхын зурган дээр нь. Яагаад гэвэл энэ сувгаар хүнд хэрэгтэй маш чухал сэдвүүдийн талаар ярьдаг, мэдлэгийг олгодог болохоор тэр YouTube-ийн маань алгоритм зарим үед маш чухал сэдвүүдээр яриад байгаа. Олон хүмүүсүүдийн мэдэж болохгүй, ойлгож болохгүй сэдвийн талаар хөндөхөөр алгоритм нь энэ миний одоо сувгуудыг дагаж байгаа хүмүүсүүдэд эсвэл дагаагүй байгаа хүмүүсүүдэд санал болгодоггүй байгаад байгаа. Тийм болохоор та нар маань заавал notification bell буюу энэ хонхныхын зургийн дээр дарчих юм бол орж байгаа бичлэг болго маань яг өөрт чинь одоо мэдээлэл ороод ингээ шинэ бичлэг орчлоо шүү дараагийнхаа шинэ мэдлэгтэй бичлэгийг сонсоорой гэсэн мэдээлэл орж ирдэг болохоор заавал та нар маань subscribe хийгээд хажууд байгаа тэр хонхныхын товчон дээр нь дарчих юм бол цаг тухай бүрд нь энд хийж байгаа бичлэгүүдэд хүлээн авах боломжтой болно гэсэн үг. За энэ сувг маань болохоор далд ертөнц, ухамсар, энерги одоо 5D буюу алтан үе рүү орохоор тийм ээ энэ сэрэлтийнхаа явцад явж байгаа энэ бүхнийг ойлгохыг хүсэж байгаа тийм ээ одоо энэ орчлон ертөнцийн хууль таталцлын хууль, манифест одоо яаж ажилдаг энтер гэдэг тийм ээ. Яг хүн өөр дөр ямар чухал ажлуудыг хийж байж үнэхээр өөрийнхөө энергийг өндөр түвшинд аваачд юм бэ гэдэг энэ чухал мэдлгүүдийн талаар сонирхдог одоо тийм ээ сүнснийхаа сэрэлтэнд явж байгаа хүн болгон зориулсан энэ суваг байгаамаа. За тэгээд өнөөдрийнхөө ярихыг хүссэн сэдэв маань юу гэхлээр ер нь бол миний одоо сувгийг үздэг хүмүүсүүд маань бас сургалтандаа суудаг хүмүүсүүд маань бол өөрийнхөө дээд биетэй холбогдох талаар маш их сонирхдаг, судалдаг, өөрийнхөө дээд биегээ улам илүү их одоо ойлгодог болох, холбоосоо сайжруулах, зүүн сов мэдрэмжээ сайжруулах тийм ээ. Дотоод хүүхдийнхаа мэдрэмжийг ойлгох ийм хүсэл сонирхолтой хүмүүсүүд байгаад байдаг. Тийм болохоор бас над руу энэ талаарх асуултуудыг маш их явуулдаг байгаад байгаа. Тэгээд энэ талаарх бичлэгийг би бас өмнө нь 2 удаа хийсэн байгаад байгаа. Дээд биетэйгээ одоо хэрхэн нэгдэх үү тийм ээ хэрхэн одоо дээд биеийн хилийг ойлгох уу холбогдох уу гэдэг талаарх бичлэгүүдийг хоёрыг хийчихсэн байгаа да. За үргэлжлэл өнөөдөр 3 дахь бичлэгийг хийхийг хүсэж байна. Яагаад гэвэл энэ маань бол бас маш том, маш чухал сэдэв байгаад байгаа. Бидний амьдралын хамгийн гол зорилго бол бид нар өөрийгөө эхлээд хинбэ гэдгээ ухамсарлах байгаад байгаа. Жинхэнэ хин юм бэ? Тийм ээ? За тэгээд дараа нь өөрийнхөө энэ дээд бие болох энэ ухамсар сүнстэйгээ холбогдох байгаад байгаа. Яагаад гэх юм бол энэ маань бол бидний амьдралыг удирдах зөв замаар нь чиглүүлэн хөтлөн явуулдаг амьдралын GPS ахгүй юу? Тэрийг бол юу гэдэг вэ гэхээр зүүн сов мэдрэмж гэж хэлдэг тийм ээ. Зүүн сов мэдрэмж маань бол бидний дээд биеэс орж ирж байгаа бид нартай холбогдож байгаа хил байгаад байгаа. Зүүн сов мэдрэмж маань юу байдаг вэ гэхээр мэдрэмж. Би одоо зүүн сов мэдрэмж гэж яриад байна шүү дээ тийм ээ. Тэр зүүн сов гэдэг маань бол мэдрэмж ахгүй юу? Тэгэхээр яг бидний маань дээд бие маань биднээсээ мэдрэмжээр холбогддог байгаа даа. Мэдрэмж болоод бодлын хэмжээс холбогддог байгаа даа тийм ээ. За тэгээ зүүн сов мэдрэмж өндөртэй хүмүүсд маань бол ингээд янз бүрийн мэдрэмжүүдийг хүлээн авдаг байгаа даа. Урам зориг, аз жаргал, тайвшрал, сайхан мэдрэмжийг авдаг байгаа даа. Хэрвээ зөв замаар яваад байгаа бол хэрвээ буруу замаар яваад байгаа ч юм уу буруу одоо хүмүүсүүдтэй буруу үйл явдал руу явж орох гээд байгаа бол бидний зүүн сав маань мэдрэмжээр дамжуулан одоо тавгүй байдал, тухгүй байдал, тийм ээ, айдсын мэдрэмж, түгшүүрийн мэдрэмжүүдийг өгдөг байгаа даа. За, зарим хүмүүсүүдийн бол энэ мэдрэмж маш өндөр байдаг. Өөрөх зүүн сав өндөртэй байдаг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө дээд биетэй холбоос сайн байгаагийн шинж гэсэн үг. Тийм ээ? Зарим хүмүүсүүд болохоор ерөөсөө энэ нөгөө зүүн сав мэдрэмжээ мэдрэхээ байчихсан байгаад байдаг тийм ээ. За, ямар хүмүүсүүд зүүн сав мэдрэмжээ алдчихсан байдаг вэ? Өөрийнхөө одоо энэ амьдралынхаа GPS одоо хөтлөгчийг алдчихсан байдаг вэ гэхлээр маш их бодолтой амьдардаг, тархин дотроо амьдардаг.
Тэ маш их логик, аналитик юм бүх юм дээр ингэж ханддаг. Ерөөсөө өөрийнхөө мэдрэмжийг сонсдоггүй, юм болгон дээр одоо юм ингээд тоо баримт гэж хардаг ч юм уу, тийм ээ, судалгаа гэдэг ч юм уу, статистикийн одоо судалгаан дээр үндэслэж би одоо ийм шийдвэр гаргаж ийн маргаж ийн гэдэг те. Тэгтэл өөрийнх нь дотоод дуу хоолой дээд би энэ одоо ингээд шал өөр зүйлийг одоо санал болгох ч юм уу, өөр замаар явах ч юм уу, тийм ээ, ингээд маш өргөн том гүнзгий түвшний ажлуудыг одоо шийдвэрүүдийг санал болгодог, ажлуудыг санал болгодог бол хүн нөгөө нэг логикоор өөрийнхөө тархинд л одоо захирагдсан бодолтой л одоо хязгаарлагдчихсан энэ эго бодолтой хязгаарлагдсан эго бодол маань маш хязгаарлагдмал. Зөвхөн л одоо тоо баримт дээр л одоо үндэслэдэг ч юм уу, тийм ээ, одоо хүмүүсүүд айгүйх нөгөө статистик, тийм ээ, бүх юмыг энэ одоо дата дээр үндэслэж одоо шийдвэрүүдийг гаргана гэдэг, тийм ээ. Энэ зүйлүүд маань бол маш хязгаарлагдмал байдаг, маш жижиг. Тодорхой хэмжээнд л үйлчлэнэ. Бүр том хэмжээнд, тийм ээ, хязгааргүй одоо түвшинд хүрэх бүр илүү их юм гоё аз жаргалтай бүтээлч байдлыг өөрөөсөө гаргахыг хүсэж байгаа бол өөрсдийгөө ямар ч одоо юм хязгаарлагдсан байдал руу оруулж болохгүй. Тийм болохоор одоо Айнштайн хэлсэн байдаг шүү дээ, тийм ээ. Төсөөлөн бодох чадвар бол хамгийн чухал гэж хэлсэн байдаг, тийм ээ. Үүнтэй холбоотойгоор ихэнх хүмүүсүүд маань толгой дотроо, тархин дотроо л амьдардаг. Бодлороо л амьдралаа ингээд хөтлөөд явдаг, тий. Ингээд шийдвэрүүдээ гаргаад яваад идэг. Тэгээд ихэнх хүмүүсүүд маань харах юм бол стресэнд автагдсан байна, маш их бодолтой автагдчихсан байна. Толгой дотор нь маш их бодлууд бодогдож байна. Үүнийгээ дагаад дотоод ямар ч амар амгалан мэдэрдэггүй. Тэгээ бодолтой ингээд нөгөө бодлороо амьдралаа удирдуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр ихэнх бодлууд маань бол сөрөг бодлууд байдаг. Бидний бодлыг бол одоо контролдох бүрэн боломж их байгаа. Ихэнх хүмүүсүүд маань, сэрээгүй байгаа хүмүүсүүд маань тархиа одоо ерөнхийдөө бодол нь бол ингээд тэг үл үзэгдэх одоо хэмжээсүүд, энергиудээр захирагдсан байж байгаа байгаа байхгүй. Тэгээ өөрсдийнхөө энэ нөгөө худал бодлуудтай итгээд, үнэн гэж итгээд тий маш их айдсын, өөртөө итгэх итгэлгүй, ингээ аз жаргалгүй, тий ямар ч ирч хүчгүй, ирээдүйдээ итгэх урам зориггүй ингээд нөгөө явж яадаг. Яагаад гэвэл энэ эго бодол бидний жижиг бие буюу эго бодол. Эго маань бол бодол дээр ингээ үндэслээд бодлоор мар бид ингээ чиглүүлээд явж байгаа байхгүй. Тийм болохоор хүмүүсүүд маань өөр дөрөө ингээд нөгөө ажиллаа хийдгүү, ухамсараа ингээд сэрэх одоо тийм ээ тэлэх ажлыг хийдэггүй хүмүүсүүд маань ингээд амьдрал нь ер нь бол ингээд юм өөрчлөн харахад ер нь бол маш боломжтой гэсэн үг байгаа даа. Тэ ирээдүй өнөөдөр та одоо ямар хувь бодолтой явж байна, бодол тээж явж байна, ямар мэдрэмж тээж явж байна, таны ирээдүй яг л тийм байна л гэсэн үг байгаа даа байхгүй. Тийм болохоор нөгөө бодолтойгоо ажил, тэ бясалгал хий, бодлоо тайвшруул, сэтгэл санаагаа тайвшруул, тэ 50 байдлыг эрхэмэл гэд тэ. За тэгээ цаашлах юм бол бүр цаашлах юм бол дээд биетэйгээ холбогдох, тэ дотоод мэдрэмжээ хөгжүүлэх, дотоод хүчээ нээх гэдэг зүйлүүд одоо ингээ хүмүүсүүд сэдвүүдээ ингээ гүнзгийрүүлсээр хагаад ерөнхийдөө ингээд гол чухал зүйлүүдээ ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Тийм болохоор одоо намайг үздэг сонсдог хүмүүсүүд маань дээд биетэйгээ яаж холбогдох вэ? Би ингээд дээд биенийхээ одоо хэлийг ингээд холбоосыг хаяа уй авдаг. Тэгтээ ингээд бүрэн тайлж ойлгож чадахгүй байна. Яаж би энийг одоо улам илүү ингээд дээд биетэйгээ холбоосоо сайжруулах уу, хэлийг нь сайн ойлгох уу, ойлголцох уу гэд хүмүүсүүд бас бичээд байдаг. Тэгээ энэ маань бол маш зөв. Бид нар энэ амьдралд өөрийнхөө сүнсний зорилгыг ажил хэрэг болгох гэж ирсэн. Түүнийхээ хойноос явахгүй, түүнийгээ ажил хэрэг болгохгүй байх юм бол бид нар хичнээн их одоо тий амжилт, эд баялаг, эрх мэдэлт, нөлөөлөлт, олонний танил болсон ч гэсэн тэр чинь хэрвээ өөр чинь зөв зам биш, нэгт зөв зам мөн байлаа гэхэд зүгээр ашиглаж чадахгүй байгаа бол зөвөр хүмүүсүүдэд үлгэр дуурайл
Тэ зөв мессежийг хүмүүсүүдэд хүргэж өгөхгүй үнэн шударга байдлыг одоо ингээд тэ тараахгүй байгаатайгаа бол тухайн хүн маань дотоод амар амгалан мэдрэхгүй. Дотоод амар амгалан мэдрэхгүй гэдэг маань аз жаргалыг мэдрэхгүй гэсэн үг байгаа даа. Тийм болохоор одоо энэ дэлхийн маш том одоо тийм ээ алдар нэрт хүрчихсэн байгаа жүжигчд, дуучид, тийм ээ селебрити тэгээд маш их одоо эд баялагт хүрчихсэн байгаа бизнесмэнүүд яагаад зарим нь ингээд амьдралаа амиа хороогоод ингээд өөрийнхөө амьдралыг үгүй хийж идэг юм. Эний чинь хамгийн том тод жишээ бол энэ олонний танил байдал, эд баялаг тийм ээ нөлөөлөлтөө хичнээн ийм дэлхийн хэмжээний ч юм уу улс орныхоо хэмжээд эрх мэдэл баялагт хүрсэн ч гэсэн аз жаргалыг хүн мэдрэхгүй дотоод амар амгалыг мэдэрч чадахгүй байгаа хүн маань амьдрал нь утга учиргүй болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр бидний гол зорилго бол бүх хүн энд одоо энэ хүний биеийг олоод төрчихсөн байгаа сүнснүүд бүгдээрээ төрхөөс өмнө би энэ амьдралд ийм зүйлүүдийг хийж бүтээн, ийм зүйлүүдийг сурч, хөгжин, туршиж үзэн, туршлагыг авна гэсэн зорилгооттой байдаг. Тэгж ирсэн байдаг, төрсөн байдаг. Тэгээд энэ нөгөө зүйлүүдээ бид нар нөгөө одоо мэдээж хэрэг нөгөө бүх хүн болгон төрхөөс өмнө сүнснүүд маань өөрийнхөө өмнөх амьдралын бүх энэ нөгөө туршлага, муршлага тийм ээ мэдлгүүдээ мартаад төрчдөг байхгүй энэ одоо марталтын хөшиг гэдэг зүйлээр орж ирээд. Тэгээ бүх зүйлүүдээ мартчихдаг байхгүй. Тэгээд бүх юмнуудаа ингээ шинээр эхэлж гин гэсэн үг байхгүй тий. Тэгээд амьдарч байх хугацаанд өөрийгөө санах тийм ээ өөрийнхөө авяас чадваруудыг санах, мэдлэгээ санах ийм нөгөө одоо сонирхолтой туршлага донд бид нар орж ирдэг байхгүй. Тэнгүүд яг бид нар энэ нөгөө 3D хэмжээсийн энэ нөгөө дуализм тийм ээ сайн муу хар цагаан нүгэл буян гэсэн тийм ээ худал хуурмаг үнэн шударга байдал гэсэн энэ нөгөө хоёр туйлын ертөнцид төрөхөөр бидний энэ тархийг нөгөө нэг бага төрсэн цагаас маань эхлээд ингээ нэг кодолж эхэлдэг байхгүй. Бүхэл зүйл төрлийн зүйлүүдээр. Тэгэхээр яг тархийг маань кодолж ийн гэдэг маань бол бидний бодлыг одоо ингээд удирдах чинь гэсэн үг байхгүй юу? Тийм ээ бид нар одоо ямар байдал нөхцөл байдлуудад ямар яах зөвхөн инээтрэ гэдэг. Тийм болохоор бодлоо сонсож болохгүй, бодлууд чинь худлаа гэдэг маань бол энийг хэлээд байгаа та. Үүнтэй холбоотой байгаа даа. Тэгээ ялангуяа хүмүүсүүд маань их сөрөг бодлууд орж ирдэг. Сөрөг бодлууд маань бол бүгдээрээ худлаа гэсэн үг ээ. Ихэнх хүмүүсүүд энийг мэддэггүй, энийг ойлгодоггүйгээс болоод худал зүйлсүүдэд итгэл үнэмшил нь ингээд өөрийг нь зөв замаар хөтлөж чадахгүй буруу одоо ингээд хэцүү зүйлүүд рүү хөтлөөд яваад байдаг. Тэгээ тийм болохоор хүн нөгөө өөрийнхөө дээд биетэйгээ холбогдож сурах хэрэгтэй байгаа даа. Зүн совингийнхоо тий хөтлөлийг дагаж сурах хэрэгтэй байгаа даа. Ойлгох хэрэгтэй байгаа даа. Энэ маань бол хүнийг аврах хамгийн чухал том авралын одоо үүд хаалга болчиход байгаа байхгүй юу? За тэгээд тийм болохоор өнөөдөр би энэ талаар ярих гээд байгаа. Энийг өргөжлүүлж ярих гээд байгаа. Энэ бол маш чухал зүйл байгаа даа. Тэгээ ихэнх хүмүүсүүд энийг мэддэггүй болохоор өөрийнхөө дээд биеэс ингээд холдчихсон, өөрийнхөө дээд биеийг ингээд тэг хичнээн холбогдох гээд ойлголцох гээд хичнээн олон цаг, сар, жилээр бясалгал хийгээд ингээд үр дүнд хүрэхгүй хүмүүсүүд яваад байна. Яагаад гэх юм бол чухал зүйлүүдээ ойлгоогүй, мэдээгүй, энэ мэдлэгийг одоо олж аваагүй. Энийг олж аваад амьдрал дээр ажил хэрэг болгож чадаагүй хүмүүсүүд маань хичнээн сайн үний дүр эсгэх, тийм ээ? Хичнээн одоо бясалгал хийх, тийм ээ? Нүд хууралтын ажлууд бол нүд хуралт байгаа. Бид нар өөрийгөө хуурч болохгүй. Өөртөө нүүр тулах хэрэгтэй байгаа даа. Өөртөө нүүр тулна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Өөртөө ажлуудыг хийх хэрэгтэй гэсэн үг байгаа даа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт одоо сургалтын маань миний хөтлөө зохион байгуулж явдаг. Одоо сургалт болох бид бол бурханлаг оршихуй гэдэг сургалт. Энэ сургалтаа бол би одоо өөрийнхөө маш өндөр хэмжээсүүдтэй хамтарч ажиллаж энэ сургалтуудаа би зохион байгуулж явуулдаг байгаа даа. Хин нэгнээс хуулсан, санаа авсан ч юм уу тийм ээ юм байхгүй.
би өөрийнхөө яг цэвэр өөрийнхөө туршлаган дээр үндэслэн бас мэдээж хэрэг би маш өндөр энергиудтай хамтарч ажилладаг болохоор тэд нар маань за энэ хичээлээр энэ сэдвийн талаар ярих хэрэгтэй байна. Энэ сургалтаар энэ зүйлүүдийг заах хэрэгтэй байна гэдэг хөтлөлөөр явдаг болохоор сургалтууд маань одоо маш одоо үр дүнтэй одоо яг хүнийг өөрлөө тотгошоо нь одоо өөртөө нүүр тулгаруулах энэ чухал мэдлгүүдийг заасан сургалт болж байгаа. Тэгээд энэ сургалтуудаараа бол би таны анхаарлыг гадагшаа аваачихгүй ямар нэгэн зүйл дээр. Яагаад гэвэл таны гадна таныг аз жаргалтай болгох, таны амьдралыг утга учиртай болгох зүйл чинь байхгүй байгаа. Бүх зүйл чинь таны дотор байгаад байгаа байхгүй юу? Дотор бид нар дотгошоогоо орох хэрэгтэй. Дотоод мэдрэмж дээд хүнтэйгээ холбогдох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэхийн тулд бид нар өөрсдөө нүүр тулгарах хэрэгтэй. Үнэнтэй нүүр тулгарах хэрэгтэй. Тэгээ ингээд нөгөө бодит ажлуудыг өөр дөрөө хийх хэрэгтэй байдаг байгаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногт маань сургалтын маань хүн маань бүсгүй маань над руу одоо ингээд групп чат дээр бид нар групп бүх одоо сургалтууд маань групп чат нэгдээд ингээд тэрэн дээр хуваалцах чухал мэдлгүүдээ, мэдээллүүдээ, материалуудаа хуваалцаад явдаг байгаа. Үзэх ёстой кинонууд ч юм уу, сонсох ёстой одоо ярилцлагууд ч юм уу тийм ээ. Ингээд маш чухал зүйлүүдийг одоо тэн дээр хуваалцаад тийм эсвэл энерги чинь өндөр болгох гоё аялгау, дуунууд, ангаах одоо эрчим хүчтэй мантрануудыг энэ төр ингээд хуваалцаад явдаг байгаа. За тэгээд тэр сургалтаа групп дээр маань бүсгүй маань ингээд бичиж байгаа байхгүй юу. Би ингээд унтахынхаа өмнө өөрийнхөө дээд биетэй ингээд холбогдоод өөртөө ярилцаад тийм ээ. Одоо би өөр дээрээ ямар ажил хийх хэрэгтэй нь юуг хангах хэрэгтэй байна гэдээ өөрийнхөө дээд биеэс асуусан гэж байгаа. Тэгсэн чинь өөрийнхөө дээд биеэс нь ингээд холбоос мэдээж хэрэг бид нар өөртөө асуулт авах юм бол хариулт нь орж ирдэг байгаа. Хэрвээ та хангалттай өөрөө нээлттэй сэтгэлгээтэй байж чадаад өөрийгөө тийм ээ ингээд нээгээд чөлөөтэй байгаад өндөр хэмжээс рүү аваач чадах юм бол бидний дээд биед бид нартай ингээд холбогддог угаасаа байн холбоо барихыг хүсэж байдаг. Тэгтэл даанч харамсалтай нь бид нар маш их бодолтой байж байдаг, завгүй амьдарч байдаг, тайван байдлыг мэдрэхгүй байж байдаг, маш их дуу чимээтэй газруудад байдгаас болоод өөрийнхөө дээд биеийн дуу хоолойг ерөөсөө мэдэрч чадахгүй байгаад байдаг. За ингээд нөгөө бүсгүй маань асуултаа тавиад өөрөө би юунд өөр ажиллах хэрэгтэй байна гэсэн чинь дээд би нь өөрийгөө голхоо болоо гэсэн байгаа байхгүй юу? Энэ зүйл болвол тийм ээ өөрийгөө голхоо болох. Хүн өөрийгөө голоод яваад идэг болвол өөрийнхөө дээд биетэйгээ холбоос нь маш сайн зузаан болж чадахгүй. Өөрийнхөө дээд биений хэлийг гүнзгий төвшөнд сайн ойлгож чадхаа болчдөг гэсэн үг. Яагаад гэвэл та өөрийнхөө дээд биеийг гомдоод байгаа юм чи яах вэ? Өөрийгөө та гомдож штэ. За тэгэхээр бид нар өөрийгөө гомдоохгүй байх хэрэгтэй гэсэн. Өөрийнхөө ялангуяа дээд биеийг гомдоохоо болох хэрэгтэй гэсэн. Өөрийнхөө дээд биеийг доромжлохоо болох хэрэгтэй гэсэн. Ихэнх хүмүүсүүд өөрийгөө хайрладаггүй. Жинхэнэ утгаар нь шүү. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрдөггүй. Бүх түвшинд нь харагдах байдал тийм ээ. Одоо өөрийнхөө сул талуудыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийнхөө давуу талуудыг өнгөлдөггүй. Бусадтай нийлээд өөрийгөө шүүмжилдэг, доошлуулдаг. Өөрийгөө бусадтай харьцуулдаг. Өөрийгөө байгаагаар нь хангалттайгаар мэдэрдэггүй. Өөрийгөө дандаа дутуугаар мэдэрдэг. Хин нэгнээс би дутуу. Надад ийм үзэсгэлэнтэй би хаа байхгүй. Эсвэл надад ийм өндөр хэмжээ одоо бүрэн хэмжээний мэдлэг авьяас чадвар надад байхгүй гэж голдог, шүүмжилдэг. Миний энэ дээр одоо дурдж байгаа энэ зан чанард бол бүгдээр маш чухал зүйлүүд байгаа шүү. Өөрийгөө хайрлахгүй байх. Өөрийгөө үнэлэхгүй байх. Үн цэнийг мэдрэхгүй байх. Өөрийгөө хүндлэхгүй байх.
өөрийгөө бүрэн бүтэн хангалттайгаар мэдрэхгүй байх. Өөртөө дандаа хатуу үгийг хэлэх, муухай үгийг хэлэх, өөрийгөө доромжилсон үгнүүдийг хэлэх. Өөрийгөө хангалттайгаар мэдрэхгүй байх. Байнга шүүмжлэх. Өөрийгөө одоо юу гэж хэлдэг? Тэнэг мангар юу гэдгийг. Тийм ээ? Ийм шүүмжлэлтэй зүйлээр өөртөө хандаж, өөрийгөө гоочилж, гомдоодог болвол энэ зүйлдээ одоо болох хэрэгтэй гэсэн үг. Хичнээн таны олон сар жил ингээд бясалгал хийгээд байгаа. Тэгсэн хэрнээсээ та өөрийгөө чин сэтгэлээсээ хайрладаггүй. Өөрийгөө чин сэтгэлээсээ хүндэлдэггүй. Өөрийгөө үн цэнтэй хүнээр мэдэрч чадахгүй. Өөрийгөө байнга гоочилдог, бусадтай хайрцуулдаг болвол та өөрийнхөө дээд биеийг бүрэн дүүрэн сайн мэдэрч чадахгүй, ойлгохгүй. Яагаад гэвэл та өөрийгөө гомдоогоод байна, өөрийнхөө дээд биеийг гомдоогоод байна. Энэ чинээрээ та өөртөө ингэж хандах юм бол өөрөө чинь дээд бие улам л өөрөөс чинь холдоод байдаг. Холдож байна гэдэг чинь та зүн совь мэдрэмжээ мэдэрч чадхаа болно гэсэн үг. Ийм л нэг бодлын энгийн байгаад байгаа байхгүй юу? Хүн өөртөө л ажиллаа хийх хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхгүй тэгээд нэг дүр эсгсэн нэг л сайн хүний дүр эсгсэн, нэг л бясалгал хийдэг хүний дүр эсгсэн, нэг л цагаан олдны дүр эсгээд яваад идэг. Тэгтэл өөрийнхөө өөрийгөө уучлж чадахгүй, бусдыг уучлж чадахгүй. Энэ хамгийн том чухал ажлуудаа өөрөө хийж ажил хэрэг болгож өгөхгүй болвол та үр дүн үзэхгүй. Жинхэнэ дотоод амар амгаланд хүрч чадахгүй. Энерги чинь дээшилж чадахгүй. Олон багш нарыг би ажиглаад хараад байдаг. Өөрсдөө жинийхээ учрыг ойлгоогүй, өөртөө энэ ажлуудаа бүрэн дүүрэн хийж өгч чадаагүй, энерги нь өндөр түвшинд очиж чадаагүй хэрнээсээ хідэн ном уншсан, хідэн сургалтанд суучсан. Ийм ярьдаг юм байна. Ингэж байдлыг одоо дүрсгэх хэрэгтэй байдаг юм байна. Ийм хувцснууд өмсөх хэрэгтэй байдаг юм байна. Ийм байдлаар ярих хэрэгтэй байдаг юм байна. Энийг ингээд яах юм бол ийм одоо курс одоо юу гэдэг бясалгалын үйл ажиллагааны зохион байгуулах юм бол мөнгө олоод байгаа юм байна гэдгийг ийм чин сэтгэлийн одоо өөрсдөө бүрэн дүр уучраа олоогүй байгаа байж бусад хүмүүсүүдэд ийм зүйлүүдийг заах гад ингээд бусад хүмүүсүүдийг төөрөгдүүлэлт яваад байгаа байдлууд энэ тэндгүй маш их байна. Ганц Монголд биш. Дэлхийд даяараа. Яг гэвэл сүнсний сэрэлт гэдэг зүйлүүд явагдаад байгаа болохоор тэр одоо бид нар энэ зүйлүүдэд гаднах зүйлүүдэд гадагшаа анхаарлуудаа хандуулдаг. Одоо идэ будаа барих хэрэгтэй. Одоо юу гэдгийг нэг юм бурхны ийм юутай байх хэрэгтэй мэрэгтэй гэд дандаа юмнуудыг ингээд гадна талд юм дүр эсгсэн ямар нэг юмд их тийм яг зарим хүмүүсд үнэхээр дүр эсгээгүй байж болно. Гэхдээ нэг юм бүх юмыг гадна тал руу явуулахаа болох хэрэгтэй. Өөртөө одоо нэгдэх хэрэгтэй. Өөрлөгөө өндөх хэрэгтэй. Өөрийгөө сонирхох хэрэгтэй байна. Тэгээ шаардлагатай байгаа ажлуудаа үнэхээр өөр дээрээ өдөр болгон ажил хийж энэ өөрийгөө голдог бол голхоо болох хэрэгтэй байна. Шүмжилдэг бол шүмжлэгээ болох хэрэгтэй. Муухай үг хэлдэг бол өөрийгөө тэнэг мангаран дуудаг, хангалтгүй, арчаагүй, бүтэлгүй гэж ингэж хэлдэг бол эдрийгээ болох хэрэгтэй. Энэ болгон ч өөрийгөө доромжилж байгаа доромжллууд. Тэгээ өөрийнхөө та өөрөө энэ биед би төрнөө гэд өөрөө чинь өөрөө сонгож төрчөөд энэ төрсөн биеэ бити одоо ингэж гоочлоод бай. Одоо энэ нөгөө дэлхий чинь худал хуурмаг мэхлэлтүүд маш их байгаад байгаа. Тэгээд нэг юм гоо сайхан үзэсгэлэн төгөлдрийн юм нэг стандарт бүтээчихсэн юм том хөвгтөө байх хэрэгтэй, том уруултай байх хэрэгтэй, тийм өндөр хамартай байх хэрэгтэй, маш туранхай байх хэрэгтэй гэдэг юм шал одоо ихэнх хүмүүсүүдэд таарахгүй байхгүй зүйлийг ингээд стандарт болгочихсон. Тэгээ хүмүүсүүд өөрийнхөө биеийг тэрнтэй харьцуулаад голоод надад ийм том хөвх байхгүй, юм том уруул байхгүй, юм нарийнхан бисэлгүй байхгүй, урт хөл байхгүй, өндөр бие байхгүй гэдэг ингээд худал хуурмаг юм мэхлэлтэн донд автагдаад ингээд өөрийгөө голоод өөрийгөө зэмлээд шүүгээд явхаа бол хүн болгон өөрөөрөө үзэсгэлэнтэй хангалттай төгс төгөлдөр бүтээлүүд байгаад байгаа. Та энэ стандартаас нь шал өөр хүн байж болно. Бид нар чинь энэ дээд одоо энэ хамгийн өндөр байдаг энэ ухамсар энэ энерги
Тийм ээ, бурхан гэж нэрлэдэг байдаг. Энэ төгс төгөлдөр энэ хүчрхэг энерги маш олон одоо төрлийн хүмүүсүүд бисүүд одоо тийм ээ өөрийгөө хувааж энэ туршлагуудыг авах гэж төрсөн байгаад байгаа. Тэгтэл нэг ийм дүр төрхийг мод болгоод яг л энэ хүн шиг хүмүүсүүд одоо болох гээд одоо ихэнх хүүхнүүд одоо ингээд хагалгаанд ороод бүгдээрээ ижилхэн болчихж штэ ерөөсөө. Тэгээ бүгдээрээ л нэг дараагаар том уралтай. Тэгээд бүгдээрээ л нэг юм том хөхтэй ингээд одоо хамар мамраа бүгдийг ингээд янзлуулаад бүгдээрээ ижилхэн болчиход. Үгүй штэ. Бидний энэ амьдралд байгаад байгаа зорилго чинь бол бүгдээр яг ив ижилхэн хүн болох биш. Гаднаасаа ив ижилхэн хүн болох биш. Яг ив ижилхэн зан чанарыг өөрөөсөө гаргадаг биш. Яг ижилхэн амьдралаар амьдрдаг биш. Эдгэр чинь бидний амьдралын сүнсний зорилго биш. Бид нар харин эсрэгээр өөр байж өөрийнхөө энэ онцлогоо голонд тодтогч өөрийнхөө энэ нандан байдал, нандан мэдрэмж хүн болго өөрөөр зүйлүүдийг нэг зүйлийг хүн болго өөрөөр хардаг. Хүн болгон тэрийг хараад өөр мэдрэмжүүдийг авч байдаг. Энэ нь л одоо уг нь бол хамгийн чухал зүйл байгаад байгаа байхгүй юу? Бүгдээрээ бид нар чинь нэг үүслээс гаралтай. Тэгээд тэр агуу энерги маань маш олон 100 миллиард триллион одоо хуваагдаад бүх зүйлүүдийг өөрөөр ингэж харж мэдэрч үзэх гэж ингээд хуваагдаж төрчөөд байтал энэ бүхнийг нэг болгож ингэж нэг юм хатуу юм нэг дүрс рүү хайрцаг руу шидэх гээд чи өөр байх юм бол муухай байна, өөр байна, онцгүй байна. Чамаа хүлээн зөвшөөрөхгүй. Чи заавал ийм болох юм бол чамаа хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Заавал энэ брэнд имийг өмсөх юм бол, заавал нэг ийм машинтай явах юм бол, заавал нэг ийм байшинд амьдрах юм бол, заавал нэг ийм байдлаар одоо харьцах юм бол, авирыг гаргах юм бол, ийм зүйлийг ярих юм бол чи одоо ингээд энэ юунд багтах гээд байна гэд. Энд чи бүгдээрээ хурам эхлэлт, манипуляц. Ингэж энэ зүйлд нь та угаасаа багтахгүй байгаа зү. Өөр байгаа гэдгийг та мэдрээд л байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээсээ хүчлээд өөрийгөө хүчрхийлээд энэ байдал руу оруулах гээд, ийм дүр төрхтэй болох гээд, ийм зан авиртай болох гээд. Энэ албан тушаал гоё юм байна. Энэ ажил нь их мөнгө олд юм байна гэд ингээд өөрийнхөө хүсээгүй зүйл рүү, ажил руу хүртэл өөрийгөө ингээд өөрийнхөө тал амьдралыг үрээд зовоогоод яваад байгаа байхгүй. Энийг одоо болох хэрэгтэй. Тэгээд энэ дээд биетэйгээ холбогдох, дээд биеийнхээ одоо зорилгыг ухамсарлах энэ чиглэл рүү явж байгаа хүмүүсүүд үнэхээр гайхалтай. Үнэхээр зөв замдаар яваад байгаа байхгүй юу? Тийм болохоор та нартаа би бас энэ бичлэгүүдээрээ энэ чухал мэдлэлүүдийг хуваалцаж байгаа. Гол нь та нар маань энэ бүхнийг сонсож аваад амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэхгүй зүгээр л сонсоод уншаад сургалтанд суугаад нүдэн айнаад суугаад ах нь таныг ад жаргалтай болохгүй, таны амьдралыг үн цэнтэй болохгүй, утга учиртай болохгүй, таны сүнсний зорилгыг ажил хэрэг болохгүй. За тэгээд хүмүүсүүд маань нөгөө энэ зүйлүүдээ мэдчихэд байдаг. Тэгээд ажил хэрэг болгоё. Би одоо өөртөө итгэж чадахгүй байна. Үнэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Өөрийгөө ингээд хайрлаж чадахгүй байна, хүндэлж чадахгүй байна гэдэг маань болохоор энэ хүрднүүд нь хаалт үүссэн байгаа та шууд холбоотой байдаг. Энэ хүрднүүд маань энэ амьдралд болоод өмнөх амьдралуудад хаалт үүссэн байх тохиолдолд маш их илэрдэг. Тийм болохоор та нар маань өөртөө ухамсарлаад энийг мэдээд авсан юм чи өдөр тутмынхаа амьдралд ингээд ажил хэрэг болгох гээд хичээгээд явах хэрэгтэй. Үнэхээр хичээгээд болохгүй байгаа бол миний хийдэг сессионд ороод энэ хүрднүүдийнхаа хаалтуудыг гаргаад энерги чинь одоо хаалт үүсгээд байгаа, блок үүсгээд байгаа сөрөг бисүүд, энергиуд тийм ээ одоо өмнөх амьдралд хийцэн байгаад байгаа янз бүрийн гэрээ мэрээ юу гэдэг тэр мөрнөөдөөс бүгдээс ингэ салаад өөрийгөө ингэ энэ бүхнээс чөлөөлөөд өөрийнхөө энергийг дээшлүүлэх хэрэгтэй. Тийм болохоор та нар маань энэ мэдлгүүдийг олж авах тийм ээ өөр дээр ажиллаа хийх сонирхолтой байгаа бол миний зохион байгуулдаг сургалтанд нь сууж болно. Одоо сургалт маань бол 1-р шат, 2-р шат, энэ сард 3-р шат маань явж байгаа. 1-р шат, 2-р шатын маань одоо бичлэгүүдийг нөхөж олж сонсох боломжтой. Бүх тэр хичээлүүд дээр маш үнцэнтэй хүнд хэрэгтэй зүйлүүдийг ярьдаг. Олон жил цаг алдахгүйгээр яг гол зүйлүүдийг л ярьдаг. Би ингээд тойруулаад ингээд ойлгомжгүй юмнууд яриад байдаггүй биш. Тийм болохоор та нар маань тэр сургалтууд маань сууж болно. За тэгээд сессионд ороод сөрөг зүйлүүдээс салаад өөрийгөө ангаах хэрэгтэй.
Сэтгэлийн бие, бодлын бие, энергийн бие, махан бие. Цогцоор нь өөрийгөө одоо харж харьцах хэрэгтэй өөртөө. Салгаад авах шаардлага байхгүй. За тэгээд өнөөдөр та бүгдээ энэ чухал мэдлэгийг хуваалцахыг хүслээ. Тэгээд энэ бичлэг маань та нарт таалагдсан болвол үн цэнтэй гэж харж байгаа, мэдэрч байгаа болвол хэрэгтэй хүмүүсүүд нь заавал шеэрэж хуваалцаарай. Тэгээд лайкын дараарай, гоё комент бичиж явуулаарай. Энэ бүх одоо лайк, шеэрүүд чинь болвол энэ бичлэг маань цааш нь өөр олон хүмүүсүүдэд хүрэх одоо үүд хаалгыг нь нээж өгч байдаг. Энэ алгоритмын одоо процесс нь ийм байдаг байхгүй. Лайк нь үн цэнтэй бичлэгүүдээр лайкын дараад байх юм бол, шеэр хийгээд байх юм бол, комент бичээд байх юм бол олон хүмүүсүүдэд хүрэх энэ үүд хаалгыг нээж өгч байдаг байгаа. Тийм болохоор бичлэгтэй маань хамт байдаг, сувагтай маань хамт байдаг та нартаа маш их баярлалаа. Та нартаа маш их хайртай шүү. Тийм ээ. Хайрын энерги бүгдээрээ цацаж явах хэрэгтэй. Бие биедээ сайн үгийг хэлж явах хэрэгтэй. Бие биедээ гэхээсээ илүү бас хамгийн чухал нь өөртөө сайн үгнүүдийг хэлж, өөртөө урам зориг өгч, өөрийнхөө энергийг өсгөж, өндөр болгож, өөрийгөө дотоодоос ангааж сурах хэрэгтэй. Ийм хүн бусдад маш амархнаар эргээр нөлөөлж, сайхан үгийг хэлж, бусдын сайхныг олж харах нүдтэй, мэлмитэй, сэтгэлтэй болж өгдөг байгаа. Тэгээд эхлээд өөртөө тусал, өөрийнхөө энергийг маш өндөр болго, дараа нь энэ энергиэрээ хүссэн үсэг угаасаа энэ энерги бусдад нөлөөлөд явж идэг. Харин бүр өөрөө ингээд бусдад сайхан үйлдэл гаргаад үг хэлээд явах юм бол бүр хүчтэйгэр нөлөөлөд явна. Тийм болохоор бүх зүйлүүд биднээс эхлэлтэй. Бусдад туслах чин сэтгэлтэй хүмүүсүүд байгаад байгаа бол эхлээд өөртөө тусалцгаа. Дараа нь угаасаа бид нар бусдад угаасаа туслах ёстой. Энэ бидний сүнсний зорилго эцсийн дүндээ дандаа эхлээд өөртөө туслах, дараа нь бусдад туслах байгаад идэг. Тийм болохоор өөрсдийнхөө сүнсний зорилгыг эхлээд сүнснийхээ дээд биетэйгээ холбоосоо сайжруулаад дараа нь сүнснийхээ зорилгыг ухамсарлах хэрэгтэй. Тэгээд тэрийг ажил хэрэг болгох хэрэгтэй. Тэгэх гэж бид нар энд байгаад байгаа. Бидний энэ амьдарч байгаа энэ амьдрал бол маш үнцэнтэй, маш их утга учиртай байгаад байгаа. Энийгээ мэдэрч ухамсарлах, хүндлэх, хайрлах хэрэгтэй. Тэгээд та нартаа энэ байгаа газраасаа, энэ гайхалтай сайхан газраасаа өнөөдөр үнэхээр нар гарсан гайхалтай өдөр болж байна. Гой цэлмэг тэнгэртэй. Энэ сайхан газраасаа та бүгдтэй хайрын, гэрлийн энергийг явуулъя. Тэгээд удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр баяртай.